Гадаа гарах хэмжээнд засгийн газар бас бодлого танилцуулдаг юм боломжтой. Энэ жил аж үйлдвэр эзэс байдлын сайд туван Монгол улсын уул уурхайн ашигт нутгийн салбарт барьж байгаа бодлого бас Монголын нэг өдөр арга хэмжээгээр танилцуулга хийгдэж байгаа. За энэ жилийн онцлог бол Монгол улс энэ геолог хайгуулын лицензийг олгох үйл ажиллагаа нээлттэй болгож аваар зарлж байгаагаараа онцлогтой байна. Монгол улсын хувьд бол бусад улсуудтай харьцуулахад газар нутгийнхаа 4.4%-ийг хайгуулын лиценз олгосон байдаг. Хайгуул судалгаа хийгдсэн гэсэн үг өөрөө. Энэ маань бол бас харьцангуй хангалттай биш тоо гэж ингэж үзэгддэг. За энэ нь бол бас өмнөх алдаа дутагдлаас болоод энэ лиценз олох үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой гэж бас тайлбарладаг. За энэ жилийн педагог арга хэмжээний онцлог нь бол Монгол улс геолог хайгуулын лиценз олох үйл ажиллагаагаа буцаад сэргээж нээлттэй болгож байгаагаа зарлж байгаа нь одоо онцлог байлаа. Ингэснээрээ энэ салбарт одоо энэ эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн ийм итгэл үнэмшлийг бий болгож байна.